Эрүүл мэндийн салбар нь 2012 оноос эхлэн мэдээлэл технологийн чиглэлээр бол төсөллүүдийг хэрэгжүүлж эхлээд явж байгаа. За уг гарсан мэдээлэл нь бол бүгд найрамдах төлөвлөсөн санхүүжилтээр хийж байгаа цахим эрүүл мэндийн төсөлтэй холбоотой асуудлыг бол бичсэн байна. За энэ төсөл нь бол техникийн хангамж болон програмын хангамж гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За техникийн хангамж хэсэг бол одоогоор эрүүл мэндийн байгууллагууд ашиглагдаад явж байна. Програмын хангамж хэсэг бол нэвтрүүлэлтийн үе шатндаа буюу сайжруулалт нэмэлт одоо ажлуудыг хийхээр төлөвлөгөөний дагуу явж байна. Ойрын хугацаанд бол дуусгахаар эрүүл мэндийн яам бол ажиллаж байна. За Монгол Улсын засгийн газар хувийн нууц болон эрүүл мэндийн тухай мэдээллийг бол гарч хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ ч утгаараа эрүүл мэндийн яамн дээр эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийг энэ онд бий болгож ажиллаж байна. За энэ хэлтс бий болсноор эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөж байгаа системүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд холбогдох байгууллагуудтай нэг хамтран ажиллаж байна. Цахим төсөлтэй холбоотой, цахим эрүүл төсөлтэй холбоотой 48 төгрөг одоогийн байдлаар бол эрүүл мэндийн мэдээлэл технологийн ажилтнууд тухайн системүүдийг хариуцсан хадгалах хамгаалтыг бол өдөр тутамдаа хянж ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар бол мэдээлэл алдагдсан зүйл байхгүй. За цаашид залуузэг.com сайттай холбоотой эрүүл мэндийн яамны нэр хүндэд талдсан хоёр улсын засгийн газрын хооронд болон олон улсын байгууллагуудын гэрээ хэлцээр сэв суулгахаар батлагдаагүй, нотлогдоогүй албан бус сөрөг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэр дамжуулсанд эрүүл мэндийн яамны зүгээс бол холбогдох хуулийн нэлтийн байгууллага болон зөрчлийн хуулиар бол гомдол гаргана гэж үзэж байна.